өрг имэн үзүүлж байна. Үзэгч та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгая өрг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Бид энэ удаа Улсын хурлын гишүүн Болормаатай ярилцахаар ураад байна. За сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч ярилцуулсанд баярлалаа. Сайхан зогсож байна уу? Сайн байна уу? Сайхан зогсож байна уу? Бас намайг урьж оролцуулсанд баярлалаа. Тарийг Улсын хурлын сонгуулиар гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан гэж таныг Улсын хурлын гишүүнээс нэгүүлэн татах ёстой гэж үзээд байгаа. Яагаад тухайн үед нь буцаагаагүй? Дэлгэрэнгүй бас хариулъя. Тэгэхээр 6 сарын 6-нд энэ компаниас над руу 30 сая төгрөгийн хандив шилжүүлсэн байж таарсан. 6 сарын 7-нд мэдээллийг өөрчилсөн байсан. Одоо энэ 30 сая төгрөгийг би ёс зүйн хувьд буцаасан байна. Хизээ буцаасан гэсэн үг. Одоо би энийг энэ жил буцаасан. Тухайн аудит хийсэн компанид одоо буруутгагдаж үлдэн гэсэн үг. Миний хувьд бол нэг алдаа гаргасан ийм улс төрийн одоо ом их байдгаа гэдгийг мэдээгүй. MCS-ийн хамаарал бүхий Energy Resource олон компаниудаас 100 гаруй сая төгрөгийн хандив авсан байна. Энд та юу хийж өгөх вэ? Ямар компани MCS-тэй холбоотой гэдэг би ямар одоо улсын бүртгэл биш үү? Яаж тэрийг мэдэх вэ? Тооноор орж ирснээ хүлээн зөвшөөрдөг штэ. Би тооноор орж ирсэн гэдэг хог түүгээд энэ юм асуудлуудтай тэмцэнэ гэсэн. Энэ хогнуудтай тэмцэж чадсан уу? Одоо намайг хамгийн их нөгөө харлуулах гэж ярьдаг ямар хурдлж хулгай хийсэн биш. Тооноор орсон гэдэг зүйлийг ярьж байгаа. Ховд аймгийн иргэдээс оноо авах гэж халдсан бүрэгдээ төслийг эсэргүүцээд байт юм. Энийг би асуусанд баярлалаа. 30 гишүүд нийлээд гарын үсэг цуглуулад байсан л та. Өөртөө сайд болох гэж шантаажлаад байна уу? Тэр зарчмын тодорхой байгаасаа. Та хүүхэдтэй юу? Та 10 сая төгрөг хүртэлх хэрэглээний зээлээ NetPay аппликейшнаар шийдвүлээрэй. NetPay-д боломж бий. За, улсын хурал яг одоо төсвийн тодтгол хэлэлцэж байна. Яг хэмнэх ёстой мөнгөө хэмнэж чадж гэнэ үү энэ тодтголоор юу хэмнэх ёстой гэж таны хувьд үзэж байгаа вэ? За, энэ улсын хурал амрын чуулган, хаврын чуулганаар ингээд нийтдээ 5-6 удаа төсөв хэлэлцэж байна. За энэ удаа нэг ойролцоогоор 1.3 их найдын таналт хийхээр засгийн газар санал оруулж байгаа. За нийтдээ жилийн эцэг гэхэд бараг 3 их найдын тасалдал үүсэх, ийм эрсдэл үүссэн байгаа. Энийг бас олон иргэд аж ахуйн нэгжүүч гэсэн мэдэрч байгаа. Надад бол одоо олон иргэд за илүү их тийм хатуу байна, татврын газруу залгаж байна, дан сааж байна гэх юм уу. Ингээ нөө орлого тасалтаад байгаа учраас за ер нь бол нийтээр нь одоо эхлэх байгаа хөрөнгө оруулалтуудыг хассан багш болон эмчнээс бусад төрийн албан хаагчдын тоогоос цөөлөх байсныг одоо бид бас энэ бол зарчмын хувьд эргээд дахин тооцоолох ёстой. Яагаад гэвэл одоо төрийн албан хаагчдыг цөөлнө гэдэг нэрийдлэр энэ маань бас яг юу болдгоо хэмнэлт болдгоо. Яагаад гэвэл 36 сарын тэтгэмж за ингээ аашаас чөлөөсний тэтгэмж энэ төр гээд зөвхөн төсөв талаас ярих юм бол энэ хэмнэлт төвшөөгээд бүлгэн шийдвэр гараад энийг болиулсан. За гэхдээ бид нар энэ удаа хэдий хэмнэлт хийж байгаа боловч алдагдaltaй төсөв батлах гэдэг байгаа. Энэ арай жоохон бас хэцүү нөхцөл байдал. Яг гэвэл намар энэ их хурлын хувьд хийсэн одоо бас маш том дэвшил бол алдагдлгүй төсөв батлана гэдэг ийм одоо том зарчим баталсан. За миний хувьд тухайн үед яг 2% алдагд 2% дотор алдагдал байна гэдэг бол яг эдийн засгийн дунд тийм амар том үзүүлэлт бол бас биш. Зүгээр ирэх жилийнхаа одоо эрсдлээ бодоод дээрэс нь улс төрийн шийдвэр гаргаад ер нь одоо олон нийтийн зүгээс илүү таналт хийх ёстой шүү гэдэг ийм зарчмын шийдвэр гаргаж төсвийг алдагдaltaгүй батлая гэхэд бол дэмжсэн. Тэгэхээр цаашид бид нар юу нэмж таньж болох вэ? Ер нь бас шинэ юмыг одоо эхлүүлэхдээ анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар нэг шинэ хөрөнгө оруулалт тавьчихдаг. Тэр нь ингээ 3-4 жил үргэлжилдэг. Ямар одоо бариад эхэлсэн цэцэрлэгийн дундуур нь за одоо болно гэд зогсоолтой нь биш хэмнэлт гэж байгаа боловч бид нар бас шинэ хөрөнгө оруулалтаа эхлэхдээ эренб дараагийн аягүй зөв тавьж явахгүй бол одоо нөгөө тойргийн төсөвтэй тойрог дээр энийг хийх хэрэгтэй гэдэг чинь ийм зүйлийг зогсоохын тулд мөн намар бас бид хэдэн гишүүд энэ дээр нэлээд зарчмын саналууд гаргаж иж бас энэ тойргийн гих одоо тодтолтой энэ төсвийн зүйлсийг болиулъя, нийт нэрм дараатаа ярья гэдэг ийм бас зарчмын зүйлсүүдийг ярьсан. Ер нь яг таньж гин гэж санаа амраадаг л да. Тэгээ одоо чинь өмнөх засгийн газрынхаа үндэсний хороодуудыг бүгдийг татан буулгаад бид нар одоо ингээ хэмнэлтийн горимгоо шилжиж байна гэсэн. Тэгэхээр одоо тэр үндэсний хороодын ажилтнууд хайчих вэ? За бүх үндэсний хороог бол татан буулгаагүй юм байлаа. Жишээлбэл одоо КОП 17 зохион байгуулах үндэсний хороо үлдэн нэг тал орчим юм шиг байгаа.
Засгийн газар болгон бас өөрийнхөө тодорхой хэмжээнд бүрэн эрхийнхаа хүрээнд бас бодлого тодорхойлоод явах нь зөв. Тухайн албан хаагчд болгоны одоо тэр ангил зэрэглээс нь шалтгаалж ямар хөдөлмөрийн гэрээтэй шалтгаалах бах. Жишээлбэл төрийн захиргааны бол одоо шууд халах асуудал ярихгүй тэгээ төрийн үйлчлэгийн гэхдээ ихэнх үндэсний хороод бол гэрээт ажилтан байгаа ах гэж би ойлгосон. Тэгэхээр одоо ажлаас нь чөлөөлөх татан болгох одоо бүтцийн өөрчлөлт хийж байгаа одоо тийм одоо шийдэл ярьж гин гэж ойлгосон. Би бүр хувьдаа яг энэ төрийн албаны энэ одоогийн нөхцөл байдал бас манай хамгийн бидний арагшаад татж байгаа зүйлсүүдийн нэг гэж боддог. Өнөөдөр цомгтгол гэж яриад миний дээр хэлэх гээд байгаа нь цалингийн бууруулж байгаа юм шиг мөртлөө тэр хүнийг одоо нөгөө тэтгэмж өгөх ёстой болно. Ажлаас нь чөлөөснөөс болж ингээл бодох юм бол зардал нь бараг илүү өндөр гарна. За, тарийг өнгөрсөн улсын хурлын сонгуулиар гадаадын хөрөнгө оруулалттай энэ Hamburg Exploration гэдэг компаниас 30 сая төгрөгийн хандив авсан гэд. Тэгээ энэ нь одоо сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн учраас таныг одоо улсын хурлын гишүүнээс нэгүүлэн татах ёстой гэж үзээд байгаа. Та ингээ гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан бол яагаад тухайн үед нь буцаагаагүй? За, энэ асуудлыг ер нь ярих болгонд би одоо хэвлэлээс илүү олж мэддэг. Өнөөдөр та бас ингээд зориод тэ одоо энэ мөнгөн дэвсгэртүүд энэ бүхнийг одоо бэлдсэн учраас би дэлгэрэнгүй бас хариулъя. Ам нэвэл уушиг нэг гихчээр энийг ярих цаг нь болсон гэж үзэж байгаа. Сонгуулийн үеэр одоо надад танд өгсөн эргээд аж ахуй нэгжүүд нийлээд 100 гаруй одоо эргээд аж ахуй нэгж танд өгсөн байгаа. Таны яриг авсан хандивын листийг аваад ирсэн. Зөв. 100 гаруй компани аж ахуй нэгж. Аж ахуй нэгжийн цөөхөн байна. Иргэд олон байна тий. Иргэдний илүү дийлэнх байгаа. Тэгээд тухайн үед яасан бэ гэвэл 6 сарын 6-нд одоо би яг намрын чуулга хаагдхийн өмнө энийг сэтгүүлчээс олж мэдсэн. Надаас асуулт асуугаад би тэгээ эргээд судлаад тэгэхээр 6 сарын 6-нд энэ компаниас над руу 30 сая төгрөгийн хандив шилжүүлсэн маш таарсан. За 6 сарын 7-нд Open Data дээр өөрсдийнхөө мэдээллийг өөрчилсөн байсан. Энэ тухайн үед би бүх тайлан мэдээлэл бүгднийг ил тод бүх холбогдох байгууллагууд төгсөн. Хуулиар бол хандивлагч өөрөө хууль ёсны хандивлагч байх гэдгээ баталгаажуулах ёстой. Тийм үүрэгтэй. Тэгэхээр би бол хариуцлагатайгаар хууль зөрчөөгүй гэдгийг мэдгэж байгаа. Анх надаас энийг асуухч би тухайд хэлжсэн. Энийг нээлттэй шалгаасаа гэж би хүсэж байна. Би өөрөө одоо хууль тогтоогч байгууллагт байгаа хүн энэ зарчмаараа байх ёстой. Тэгээд одоо эн чинь 12 сараас хойш бараг хагас жилийн хугацаа өнгөрч штэ. Тэгээ энэ хугацаанд одоо хэвлэлээс би энийг шалгаж эхэлсэн гэдгийг олж мэдсэн. Аль шатанд явах гэдгийг ландаа тухай тиймэрхүү байдлаар олж мэдээ. Ер нь хуулиар 56 сарын одоо 24 оны 6 сарын 6-нд танд сонгуулийн үеэр хандив өгчгөөд 6 сарын 7-нд нь бүртгэлээ өөрчилсөн гэсэн үг үү? Тийм. Open Data одоо энэ Hamburg Exploration гэдэг компани мөн үү? Тийм. Тэгээ энэ компани тэгсэн ба. За тэгээд одоо яасан бэ гэхээр би эргээд энэ компаниг энийг зохион байгуулалтаар хийсэн юм уу гэж цагдаад гомдол гаргасан байгаа. Яагаад би одоо тийм ихтгэл үнэмштэй болоо ингэж юм гэхээр би танихгүй, би мэдэхгүй, би холбогдож байгаагүй. Бүх нэр дэвшигчтэй адилхан би өөрийнхөө хандивын насыг зүгээр Facebook дээр ил тод тавьж одоо би ямар бизнес эрхэлдэг вэ штэ. Дэмжээчээ үзэл санааны хувьд дэмжиж байгаа хүн байвал ингээд дэмжээчээ гэл ингээд нээлттэй тавьсан. Ямар ч би хандивын уулзалт зохион байгуулаагүй одоо ерөөсөө тийм л байдлаар энэ сонгуулийн үеэр явсан. За тэгээд энэ шалгах явцад бол таны одоо хуульч те таны сонгож өөрийнхөө хандивт ингээд аудит хийлгэж байгаа шүү дээ нэг компани. Та нийслэл аудит гэж компаниг сонгосон юм бэл. Тухайн одоо яг сонгуулийн хугацаа дуусахаас өмнө энэ компани нэг л өдрийн дотор ингээд нэрээ өөрчилсөн бол тэр үед нь шүүгээд хандивыг буцааж болоогүй. Харин тэр үед нь надад ийм зөрчил гарсныг хэн ч мэддэггүй. Би аудитын компани авсан гэрээ хийсэн энийг шалгах үүрэгтэй зөрчил гарсан гээгүй. Тэр үед би сонгуулийн ерөнхий хороонд аудитэд бүгдөө бүх мэдээллийг яг л хууль дүрмийнхаа дагуу өгсөн. Надад ямар ч зөрчил илэрсэн гэж хэлээгүй. Хэрвээ зөрчил илэрсэн бол би тухайн үед зөрчлийг арилгана. Жишээлбэл надад хандив өгсөн хүмүүс би ойролцоогоор 151 сая төгрөгийг эргээд зөрчил илэрсэн тул буцаасан байгаа. Тэгэхээр надад зөрчил илэрсэн гэж хэлвэл би буцаанаа да тий. Энэ болсон явц донд одоо бол би энэ шалгаж байгаа учраас энэ дээр ярих нь зохимжгүй гэдэг одоо ямар нэгэн хэргийг бид нар ил ярьж болохгүй шүү дээ. Тийм учраас энд маш хүндэтгэлтэй хандаж ирсэн.
за хэвлэлээр яриад энийг аль нэг талаар те нөлөөлөх гээд оролдоод байх нь зүйтэй биш. Одоо үннээр явбал одоо өхөр тэргээр туулаа гүцнэ гэж одоо итгэж явсан. Гэтэл нөхцөл байдал ер нь нэлээд өөр болж. Ер нь яаж одоо худал үгийг 1000 давтвал үнэн болдیں۔ Яаж энийг зохион байгуулалтаар хүнийг одоо гүтгэх, за шалгах явцсан хүртэл одоо нөлөөнд орох вэ гэдэг ийм бодит эрсдэл би зөвхөн өөр дээрээ ч биш ер нь энэ нөхцөл байдлыг одоо гишүүн болоод бас харж байна. Тийм учраас би энэ дээр бас өөрийн байр суурийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. За үүнээс гадна одоо энэ 30 сая төгрөгийг би ёс зүйн хувьд буцаасан байгаа. Яг гоо сонгуулийн буцаасан гэсэн үг үү? Одоо би энийг энэ жил буцаасан. Сонгуулийн хугацаанд бол уул нь одоо бидрийг зөрчил тухайн үедээ арилгах гээд зөрчил байна гэж хэлсэн бол тухайн үед нь буцаах байсан. Би хууль зөрчөөгүй. Надад энийг буцаах гэдэг шаардлагыг хэн ч хэлээгүй учраас би тийм зүйлийг хийгүйсэн. Гэтэл одоо би энэ их харлуулалт, энэ гүтгэлгийн дунд ёс зүйн хувьд энийг хийх зүйтэй гэж үүднээс одоо энэ хандивыг бол буцаасан байна. Мөн би энэ компанийг зохион байгуулалтаар ингэсэн үү гэдгийг шалгаач гэж цагдаад эргээд гомдол гаргасан байгаа. Тэгэхээр энийг ч гэсэн одоо үнэн мөнөөр нь шалгах байхаа гэж итгэж байна. Тухайн үед одоо таны ярьж байгаагаар нэг л хоногийн дотор хандив өгснөхийн дараа нэг л хоногийн дотор бүртгэлээ өөрчилчихсэн бол таны л одоо хуульч те танай сонгож авсан тэр нийслэл аудит ч гэдэг юм энэ зөрчлийг л илрүүлэх хэрэгтэй байсан юм шүү. Одоо тэгэхээр зөрчлийн хуулиараа тухайн аудит хийсэн компани тэр компани л одоо буруутгагдаж үлдэнэ гэсэн үг. За энэ жилийн 2024 оны сонгуул гэхэд одоо томсгосон тойргоор, бүрчилсэн тойргоор те явсан. За миний сонгогдсон 2 дугаар тойрог бол одоо хамгийн их сонгогчтой тойргуудын нэгт багтдаг. Ховд аймаг, Увс аймаг, Завхан аймаг, Говь Алтай аймаг гэдэг ингээд 4 аймгийн нийт одоо 78 сум, 2 тосгон нийт 81 дээр 14 оны хугацаанд бид нар 40 гаруй уулзалт хийгээд явж байгаа шүү дээ. Одоо би бол тийм туршлагатай улс төрч биш. Би анх удаага сонгуульд нэр төвшиж байгаа. Миний сонгуулийн штабынхан бүгд л одоо зүгээр ихэнх л ингээл найз нөхдүүд туслаад ингээл явж байгаа. Нэг тийм л нөхцөл байдалтай байсан. Таны хэлдэг нэг бодлын зөв. Бид нар энийг олоод мэдээж шалгах ч юм уу тухайн үед одоо шалгаад зөрчил 151 сая төгрөгийг алдаатай байгаа гэсэн зүйлсүүдээр буцаасан. Энэ дээр яагаад тэр зөрчил илрээгүй юм бэ гэдэг энэ компани бүртгэлээ сольсон юм уу? Нэр усаа солиод тэр нь үсэн. Би энийг нь бол сайн мэдэхгүй байна. Бүх би open data дээр байгаа ил байгаа мэдээллээс нь л үнсэлж энийг хэлж байгаа шүү дээ, тийм. Гэхдээ хуулиараа хандивлагч өөрөө энийг баталгаажуулах үүрэгтэй. Одоо та нөгөө талаар нь бодоод үз. Зүгээр энийг хүн зохион байгуулалтаа хийгээд ямар ч хүнийг харлуул гүтгүүлэх дараа нь одоо нэр хүлэнд нь алдаж бүр эгүүлэн татуулах зорилгоор ч юм хийхийг үүсэх байхгүй. Айгүй олон талаас нь бид нар бас харж үзэх хэрэгтэй. Тэрвээ тэгвэл танихаар одоо зохион байгуулалтаагаар хийсэн байж болцсошгүй гэж хардж байгаа бол хин хийсэн гэж бодож байна. Тэрийг шалгаач гэд би цагдаад гомдол гаргацсан байна. Тэрийг нь одоо үнэн мөнөөр нь шалгах байх гэж итгэж байна. Гэхдээ ингэж яриад одоо 30 сая төгрөгийн хандиваар сонгуульд ялдагч нэр дэвшигч байхгүй. Монгол улсын хэмжээнд одоо 60,000-аас дээш одоо хүний санал хамгийн их санал авсан одоо 20-од гишүүний нэг нь би. Надад итгэж санал өгсөн тэр бүх хүмүүсийн одоо саналыг мөн ингэж одоо би буруугаар ойлгуулж болохгүй гэж бодод. Би одоо үнэн ялнаа гэд ингээд чимээгүй байгаа дэтэл надад итгэж тэмцсэн энэ хүмүүсийн саналыг ингэж үнгүүтүүлж болохгүй. Энэ өөрөө мөн одоо арчил гэдэг зүйл занал хийлж байгаа зүйл. Мэдээж бид нар иймэрхүү зүйл дээр бол хяналттай хандах ёстой. Тийм ч учраас эдгээр зүйлсүүд хуулиар зохицуулагддаг. Гэхдээ нөгөө талаар бид нар одоо хандив мөнгө авах шаардлагагүй гишүүн болж байгаа айгүй олон байна. Тэрийгээ сайхан нээлттэй би хандив авахгүй, хандив аваагүй гэдэг одоо маш баячууд л байна гэсэн үг шүү. Бид нар энэ асуудал дээр мэдээж зөв одоо хууль хяналтаар нь шалгадаг байх, зөв зохицуулттай байх нь зөв. Гэхдээ хэтэргийн энэ рүүгээ ороод дараа нь зөвхөн хандив авах шаардлагагүй баян хүмүүс нь ингээд улсын хурал цугаад байдаг. Тим систем рүү мөн түлхэж болохгүй. Надад хандив өгсөн бүх хүмүүс би талархаж байгаа. Бүгдөө сэтгэлээрээ энэ одоо эмхтэй зөв юм хэлээд байгаа юм болов, зөв юм хийх болов гэж итгэл тэгж штэ тий. Чин сэтгэлээрээ ер нь арчилсан улс орнуудад яг энэ арчлын айгүй нэг чухал хэсэг. Тэгжээж бид нар олон нийтийн бас дэмжиж байгаа үдэл санаагаа дэмжиж байгаа хүнээ урдаа гаргаж ирдэг тий. Тэрийг харуулдаг нэг ийм механизм. Нөгөө талаар би зүгээр
одоо ингээд бид нар сонгуулийн хандив дээр за энэ бол яг бодит одоо хэрвээ гадаадын хөрөнгө оруулалттай компанитай би санаатаагаар ийм зүйл хийсэн бол энэ асуудал болно. Би гэхдээ хууль зөрчөөгүй. Энэ компаниг өмнө мэдэхгүй те энэ Hamburg Expression гэдэг компани. Ямар нэгэн холбоо тогтоов хандив хийлээ шүү ч гэж яриаггүй юу? Ямар ч тийм байхгүй. Ер нь хандив өгч байгаа компаниуд хандив өгөх гэсэн юм а гэж ярьдаггүй юм. Ер нь бараг үгүй дээ. Одоо таны хандивын листийг хараад үзэхээр MCS компани хамаарал бүхий Energy Resource 5-7 нисэх буудал төр гээд нэлээд олон компаниуд бас байсан л да. Эднэр одоо жишээ нь ярих уу? Үгүй. Тэр одоо мөн адил. За энэ бол ингээд дотоодын аж ахуйн нэгжүүд байна. Гэтэ мөн адил би холбоо тогтоогүй, би хандив гуугаагүй, хандив асуугаагүй. Тэгээд одоо бодвол энэ хэрэгтэй хүн гэж Монгол улстай хэрэгтэй байгаасаа гэж бодож дэмжсэн баг. Гэтэ хандив өгнө гэдэг тухайн ашиг сонирхолд үйлчилж гин гэсэн үг огт биш. Энэ хоёрыг бид нар бас ялгаж салгаж бодох ёстой. Магадгүй би жишээлбэл 100% ганц компани санхүүжилтээр одоо хандиваар бүх сонгуулийн үйл ажиллагаа хийсэн бол маш бодит хардталтай байх ёстой. Нэг намыг одоо бүтэн нэг компани санхүүжүүлж байвал нэг өөр хэрэг. Зүгээр миний хувьд танихгүй, мэдэхгүй ингээд дэмжиж ороод ирсэн. Сонгуул зардал ихтэй би баярлаа гэж хүлээж авч байгаа. Гэхдээ холбоо тогтоогүй би энэ бүх хандив өгсөн хүмүүстэй бол баярлаа гэсэн юм чин сэтгэлээр бодож байгаа. Тэрнээс биш би ямар мөнгөтэй төвлөрөлтөө хүн биш энэ надаа хэрэггүй гэдээ ингээд суугаад байх боломж байхгүй. Тэр чинь сонгуулийн асар болон ажилчид байгаа ухуулагчдын зардал, бензин, тос гэл энэ бүх зардалд ингээд дэм болол явсан. Та тэгвэл энэ Hamburg Exploration гэдэг компаниг мэдэхгүй юм байна. 30 сая төгрөгийг буцаагаад өгчихсөн юм байна. Хизээ өгсөн? Энэ одоо би яг энэ ярилцлагын өмнө бэлдээд энэ цагдаагийн ерөнхий газарт би өнгөрсөн 7 хоног мөн одоо энэ шилжүүлсэн мөнгө хоёрыг ингээд танд баг үзүүлэхэд бэлдсэн байгаа. За энэ дээр би бүр нэг зүйлийг хэлье. Тэнгүүд ингэж харагдал байна л да. Тухайн сонгуулийнхаа үед одоо 30 сая төгрөгийн хандивыг нь хэрэгжилчгээд за тэгээ асуудал үүсэнгүүд одоо ингээд буцаагаад өгчихсөн байна те. Мөнгөтэй болоод ч гэдэг юм ингэж хардаж болно шүү дээ. Ер нь улсын хурлын гишүүний одоо энэ эгүүлэн татах сонгуулийн хандивын одоо хуулийг нь судлаад үзэхээр их юу юм байна л да. Тухайн санал хураалтын дүн гарахаас өмнө гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан бол тухайн гишүүний одоо саналыг хүчингү тооцно гэж байна. Санал хураалт батлагдчихсан сонгуулийн дүн гарснаас хойш гадаадын хөрөнгө оруулалттай компаниас авсан гэдгийг тогтоогдох юм бол зөрчлийн хуулиараа 10 сая төгрөгөөр торгуулаад өнгөрөх ийм л хуулийн цоорхоо байна. Магадгүй эсвэл та энэ хуулийн цоорхоог мэддэг болохоор ингээд өнгөрч байна уу? Ингээ 10 саяар торгуулах юм байна да гэдээ өнгөрч байна. Гэхдээ би одоо тийм мундаг хуульч биш. Одоо би бол эдийн засагч шүү. Одоо тийм нарийн ширийн одоо хуулийг сайн мэдэхгүй. Зүгээр би энэ дээр юг онцолж хэлэх гээд байна гэхээр за тухайн бүртээ би мэдээллийг авахдаа яг л тэр мөчтэй арга хэмжээгээ ингээ аваа явж байгаа. Яг хуу энэ хандивыг нь буцааж байгаа гэдэг бол би ёс зүйн хувьд гаргаж байгаа шийдвэр. Би бол хууль зөрчөөгүй. Ёс зүйн хувьд гаргаж байгаа шийдвэр гэдэг нь ер нь нөгөө худал үгийг давтвал 1000 давтвал үнэн болно гэдэг шиг яг ийм нөхцөл байдал яваад байгаа. Би энэ цагдаагийн ерөнхий газарт гарсан гомдолтой миний би тус компаниас хандив өгсөөгүй бөгөөд тус компани эрх бүхий албан тушаалтан хувьцаа эзэмштэй уулзаж байгаагүй. Ямар ч холбоог би мэдэхгүй. Энийг шалгаад өгөөч. Яагаад энэ компани тэгвэл мөн одоо намайг бодвол хуульч нартай байгаа. Яагаад тэр маргааш нь тэгвэл бүртгэлээ өөрчилсөн. Надад хандив өгч. Яагаад яаж өөрчилсөн? Тэрийг нь болохоор улсын бүртгэлийн газар мэдэх хэрэгтэй. Би бол open data дээр ил тод нээлттэй мэдээлэлээр энийг цагдаагийн одоо шалгах явцдаа л олж тогтоох хэрэгтэй. Open data дээр бол яг маргаашчаа одоо QGX Holdings Limited гэдэг болгож өөрчилсөн гэсэн үг. Би яг яаж өөрчилсөн гэдэг. Одоо та open data дээр орвол яадаг вэ гэхээр шинжлэгдсэн огноо гэж үүдээ. Ер нь бол яг л одоо өөрчлөлт оруулсан. Тэр огноо нь яг маргааш байгаа. Энийг би мөнгө сэтгүүлчээс олж мэдсэн. Надаас асуулт асуухад ингэсэн байна гэд одоо түүний ачаар би бас олж мэдээд ерөөсөө танихгүй мэдэхгүй учраас за тэгээд энэ хуулинд байгаа одоо заалтаар бол нөгөө хандив өгж байгаа аж ахуйн нэгж мөн хариуцлага хүлээж байгаа. За тэгээд энэ хуулинд байгаагаараа бид одоо компани хөслөөд аудит хийлгээд за гэрээ тодорхой үүрэг хүлээж байгаа. Тухайн үед би бүх материалыг өгөх ёстой газар нь өгсөн зөрчлийг надад хэлсэн бол арилгах л байсан. Тэгээ эцэст нь дахин хэлэхэд 30 сая төгрөгөөр хүн нэх
гишүүн болдгүй. Одоо хаач ер нь тийм байхгүй. Энэ миний хувьд бол нэг алдаа гаргасан. Тэр нь харин юу вэ гэвэл би ийм улс төрийн одоо ом их байдгаа гэдгийг ер нь мэдээгүй. Ер нь улс төр ийм хатуу юм байна гэдгийг бол магадгүй залуу гишүүний хувьд, шинэ гишүүний хувьд анх удаа сонгогдож байгаа хүний хувьд энийг мэдээгүй. Одоо энэ жил улсын хурлын гишүүнээр ажиллаж байгаа хувьцад бол ер нь нөгөө яриад идэг тэр хонгил гэдэг зүйлийн бол зах цухаас нь мэдэрч байна. Гэхдээ би ганцаараа биш. Өнөөдөр жишээлбэл бүлэг дээр өнөөдөр манай жишээл Монгол Ардын намын бүлэг хурлаж байгаа юм л да. Тэгэхэд манай одоо энэ тусгай хяналтын дэд хороог одоо хоёр салах үгүй юу гэдэг асуудлыг л одоо мэргэжлийн хилцүүлэг өрн жоход Б2 гишүүн энэ дээр одоо гишүүд ирж санал зөвлөө хэлж байна. Одоо намааг одоо гэр бүл хамаатан садныг ингээ шалгаад байна. Янз бүрийн юм гэдэг ч юм уу те. За миний хувьд энэ дээр бүр нэг онцолж нэг юм хэлмээр байгаа нь. За бид нар хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал ингээ 3 засаглалтай те. За тэгээ хэвлэлийг бол 4 дахь засаглал гэж одоо ер нь бас томьёолдог. За гэхдээ одоо хэвлэл гэдэг ойлголт нөгөө сошиалос болоод янз бүр болж байна. Ер нь бол одоо хэвлэлийн бас зүгээр нэг дурын хүн, дурын гүтгэлгээ тавиад тэрийгэ мөнгөөр хэдэн мянган нэр нүүргүй гадна дотны хаягуудаар харлуулах энэ бол зүгээр л энгийн үзэгдэл болж байна. Монгол улсад 3.5 сая хүн байтал одоо нэг судалгаан дээр 10 сая Facebook хэрэглэгчийн тоо гэж 10 сая аккаунт. 3.5 сая хүн амтай газар яагаад 10 сая аккаунт вэ? Нөгөө бидний яриад байдаг нэр нүүргүй троллууд гэдэг те. Энэ хэний зорилгоор гадна дотны зорилго юм уу? Энэгээр дурын юм хэлүүлж болж байгаа. Энэ яг үүндээ бидний арчлал одоо үг хэлэх хэрэгчлүүнд бараг хамгийн их нөлөөлж байгаа зүйл энэ. Дэлхийн эдийн засгийн форумын одоо нөгөө Global Risk Report гэж байдаг. Дэлхийн одоо хөгжилд үүсэж байгаа хамгийн том эрсдлүүд 25 оны судалгаан дээр бол одоо худал мэдээлэл тараах яг энэ асуудлыг бүр дэлхийн хэмжээнд хамгийн том эрсдлүүдийн нэг топ 5 эрсдлийн нэгт оруулчихад байгаа. Энэ өнөөдөр үнэхээр манай Монгол улсын бүр одоо тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал занал хийлж байгаа асуудал гэж би хувьдаа харж байгаа. Ер нь хэн мөнгөтэй дуртай юм хийдэг л болж байгаа. Дуртай юм хэлдэг, дуртай үннээ бичдэг. Тэр үнц нь тэр үг хэлэх эрхчлөө цэвэр мөнгөн живж гин гэсэн. Би энд нэг үнийг хэлээд байсан ч энэ хүн энд мөнгөөр худал юмыг мөнгөөр бүрэн тараагаад тэр үнэн мэт болж байгаа. Тэгэхээр харин одоо таныг залуу гишүүн улс төрийн туршлага муутайгаар нь одоо тэгвэл ашиглаж одоо гүтгсэн бол хэн үнийг хийх вэ? Танд хардлага байна уу? Одоо магадгүй таныг ингээд энэ хуулийнхын юугаар явсаар хагаад дараагийн таны орон гишүүн болъё гэж сонирхож байгаа хүн байгаа мó? Танд одоо хардж байгаа хүн байх уу? Яг би өөрөө нөө мөрдөгч биш. Би хууль шүүхийн байгууллагын одоо энийг шалгах зүгээр л одоо санаандгүйгээр л болормоо гишүүнийг ингээд л бүтэгийн өөрчлөлгүй гэж бодохгүй. Яг уу надад бол дотроо бодож байгаа хардж байгаа хүмүүс сонирхлын бүлэглэлүүд байна. Гэхдээ энийг би шалгах ёстой хүмүүс нь шалгаасаа гэж байна. Таны бас хандивын мэдээллийг харахаар MCS-ийн хамаарал бүхий Energy Resource 5-7 цахилгаан станц 5-7 нисэх буудлалтар гэдэг ингээд олон компаниудаас 100 гаруй сая төгрөгийн хандив авсан байна. Та энэ авч өгсөн хандивтаа юу хийж өгөх вэ? Юу ч хийж өгөхгүй шүү дээ. Би бол MCS компаниас хандив асуугаагүй, уулзаагүй, мэдхгүй, холбогдоогүй одоо юу л вэ бүгдийг л одоо хэлээ. Би тэр зэгээрээ баруун бүстэй тойрогтойгоо ажиллаж байгаа л мөн адилхан одоо ил тод тэр дансаа бүх нэр дэвшигчтэй адилхан ингээл тавьсан. За сүүлд одоо Бат цэцэг сайд ч гэсэн хэлжсэн шүү дээ. Ингээд холбогдоогүй, мэдээгүй, Бат найрамдал гишүүн ч юм уу адилхан тэрийгэ хэлжсэн. Гэхдээ Бат найрамдал гишүүн би буцаацаа гэжсэн. MCS-ийн 100 орчим сая төгрөгийг буцаасан гэдсэн. Би бол тухайн үед ингээ мэдээгүй ямар компани MCS-тэй холбоотой гэдэг би ямар одоо улсын бүртгэл биш үү? Яаж тэрийг мэдгэвдээ. Тэгээ надад сонгуулийн зардал дээр хүн хандив болол ингээл хуулийн дагуу өгчлөөл тэгэл сайн л үстэй тэр одоо бензин тосноос авахвал ашиглах одоо хэрэгцээтэй зөндөөл зүйл байгаа шүү дээ. Одоо манай 2 дугаар тойрогт нэр дэвшигчэд бол нэлээд одоо хүчтэй өрсөлдөгчд байсан их одоо хүчин чармаалт гаргасан ийм сонгуул байсан.
Тэгэхээр би бол одоо юу гэдэг бүх хандив өгсөн хүмүүстэй яг ажиллахан баярлаа гэж одоо чин сэтгэлээсээ хэлмээр байна. Гэхдээ ямар ч аж ахуйн нэгжийн эрх ашигын төлөө одоо хамгаалах гэж би энд улсын хурлын гишүүн болоогүй тэгэгчгүй. Тэрийг одоо ямар ч байсан ордон хавцаа ер нь манай сонгогчид бол мэдж байгаа. Энэ дээр би ямар байр суурьтай байдаг үгээрээ биш би үйлдэлээрээ бол харуулж ирсэн гэж бодож. Хандив өгчөөд улсын хурлын гишүүн болсныхан дараа одоо магадгүй NMCS-ийн хамаарал бүхий компаниуд дуудаж уулздаг ч юм уу, уцаар ирдэг ч юм уу тий. Бид нар хандив өгсөн шүү гэхгүй юу? Үгүй дээ. Ерөөс огт холбогддоггүй. Огт холбогдоогүй. Тий, огт холбогддоггүй энэ төргээ би одоо яадгийг сайн мэдгүй. Гэтэ надтай бол огт холбогдоогүй. Аяа. Энэ юм асуудлуудтай тэмцэнэ гэсэн. Сая ерөнхий сайд оюун эрднийг огцруулахад та нэлээд өмөрчсэн л доо. За яг ер нь бол олон эрх ашигуд хөндөгдсөн байхыг үгүйсэхгүй. Ухаан удны лицензийг анх Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж исэн хүний аавын нэр дээр байсан ба. Та Ховд аймгийн иргэдээс оноо авахгүй халдсан бүрэгдээ төслийг эсэргүүцээд байт юм уу? Наа ч юм болоод ингээ хөдөлсөн асуудал болж байгаа байхгүй. 30 гишүүд нийлээд гарын үсээ цуглуулад байсан л та. Өөртөө сайд болох гэж шантаажлаад байна уу? Тэр зарчим тодорхой байгаасаа. Цагаа баримтлаа шүү. За миний дараагийн асуулт. За та тооноор орж ирсэн өөрөө хүлээн зөвшөөрдөг. Таныг улс төрт таны аав оруулсан уу? Оюун эрдэнэ ерөнхий сайд. Тооноор орж ирнэ гэдэг чинь нөгөө хүн яаж улс төрт орох ёстой гэдэг ийм хөвшмөл ойлголтыг өвдөж байгаа байхгүй юу? Улс төр гэдгийг бид нар зөвхөн одоо ингээл намд тэдэн жил байж байгаа л ингээл бүх холбоогоор нь дамжиж байгаа л нөгөө цүнх барьж байгаа л ингээл улс төрийн албан тушаалд очдөг юм. Үнэхээр тэгэж та нарын конопонд мөнгө санал болгох юм. Үгүй. За надад хоёрхан асуулт төлсөн байна. Хууль бусаар олгогдсон гэдэг байгаа MCS компани ухаан удгийн төслийн одоо ухаан удгийн ордын 34%-ийг төрд авах ёстой гэдэг ийм ажил өрнөж байгаа л да. Тэгээ төрд авах нь зөв үү? Авч чадах уу? За энэ ухаан удгийн ажлын хэсэг гэдэг байгаа нь ер нь бол нийтээр ямар ажлын хэсэг вэ гэхээр одоо өмнөх тогтоолын хэрэгжилт хангасан уу гэдэг ажлын хэсэг. Оюу толгой, таван толгой, асгад, цагаан суурга гэсэн эдгээр нь бол стратегийн ордын түвшинд байх ёстой. Тэгээ энэ дээр одоо судлаад энэ мэдээлэл судлаад танилцуулга их хуралд өгөө гэж засгийн газар чиглэл өгсөн байсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг бид хянаж байгаа. За засгийн газраас ер нь бол энэ ухаан удгийг одоо стратегийн орд болгоогүй байгаа дээр нь бас тодорхой хэмжээний дүгнэлт гаргаад судалгаа хийцэн байгаад байгаа. Тэрийг бид судлаад бас санхүүгийн шинжээчд аваад одоо энэ дээр ингээд судалгаа хийгээд явж байгаа манай ажлын хэсэг. Миний хувьд бол яг энэ ухаан удаг дээр бол авах ёстой гэсэн юм байр суурьтай байдаг. Одоо яг харж байгаа мэдээлэл дундаасаа ч гэсэн. Гэхдээ зөвхөн ухаан удаг биш. Стратегийн ордуудаа бид энэ байгалийн одоо үндэсний баялагын сан гихч энэ зүйлсээ амьдруулж иж бидний хөгжлийн зам ер нь тодорхой болно. Энэ бидний ер нь хөгжлийн маш том гагцаа асуудал болж ирсэн гэдгийг одоо улс төрчид, судлаачид, сэтгүүлчид одоо олон талаас нь айгүй олон жил ярьж ирлээ шүү дээ. Би одоо юу гэдэг тэр олон жилийн түүхийг нэх мэддэг гэж одоо худлаа ярихгүй. Гэхдээ зүгээр энэ ажлын хэсэгт ороод мэдээлэл авч байгаа. За улсын хурлын гишүүн босноос хойш бас мэдээллүүдийг илүү ихээр авч байгаагийн хувьд ер нь бид энэ өмнөх байгалийн баялагын тэгш бус байрлал шудраг бус гэх юм. Тухайн үед хууль ёсны гэдэг ингээд шийдвэрүүд гаргацсан. Гэтэл яг л давуу байдал олгосон зөндөө зүйлсүүд байна. Ухаан удгийн лицензийг анх Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж исэн хүний аавын нэр дээр байсан ба. За ингээд хүн ажил албан тушаал эрхэлж явах хоорондоо тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. За одоо юу гэдэг MCS компани давуу ирэхээр жишээлбэл одоо нөөтийн хөнгөлөлт ч юм уу те ингээл янз бүрийн зүйлсүүд энэ дунд ингээл гараад байгаа байхгүй. Яагаад бид яг л бусад байгалийн баялагтай адилхан заавал нэг MCS гэд ялгаад байхтай биш л те. Ер нь бол энэ 5 толгойн бүлэг урдын өөрөө 34% нь одоо Монгол улсын бүр эн чинь одоо хайгуулн төрийн мөнгөөр хийгдсэн учраас бүр одоо өндөр энэ стратегийн орд байх ёстой л гэдэг ийм зарчмын асуудал ярьж байгаа. Тэрнээс биш аливаа нэг компанидаа ч юм уу аливаа нэг хүндээ ч юм уу энэ зарчмаа тодорхой болоод дүрмээ тодорхой болоод бүгдөө дүрмийн дагуу явъя л та. Тэгээ гоё хувийн хвшлэн сайхан ажиллаа игээ тэ
мөнгө олохынхоо төлөө яваад, түүнийхээ дагуу татвараа төлөөд ингээл тэг шудраг байдлаар л явна. Төр эн чинь өөртөө аваад байгаа юм биш шүү. Төр гэдэг чинь л ер нь бол арт түмэн шүү дээ. Энэ арт түмний эзэмшил гэсэн бид үндсний хуулийнхаа 6-гийн 2-оор л хэрэгжүүлэх гэж байгаа байхгүй. Энэ дээр яг гоо стратегийн орд гэхээр бид ярихаар ингээл баялаг бүтээгчтэй одоо ингээд юу гэдэг нь дайраад байна те ийм төр дээрэмдэх гэдэг юм уу ингэж одоо ярих гэдэг би эргээд энийг нөгөө л одоо сошиал харлуулалттай бүр ингээ холбож боддیں۔ Мэдээж тэр мөнгөний эрх ашиг нь хөдөлгөх байгаа хүмүүс өөрсдийнхээ байр суурийг илүү их дүгийлгээж мөнгөөр илүү их дууга чанга дуургаж болдог юм байна гэдэг энэ дээр бас харагдж байгаа. Тэгэн гутлаа одоо юу гэдэг нэх одоо бид гадны жишээнүүдэд бас авах гэхийн ухаанаар хандах хэрэгтэй байхгүй юу? Одоо миний хувьд жишээлбэл хөгжлийн бодлогын чиглэлээр магистр хамгаалсан. За Колумбийн сургуульд одоо яг л энэ чиглэлээр бол дэлхийн бас дээгүүр ирэмблэгддэг хөтөлбөрт одоо яг л энэ хөгжлийн бодлого бусад улс орнууд яаж хөгжиж байна, яаж хөгжих ёстой юм бэ? Эндээс бүр миний хувьд одоо илүү ойлгосон зүйл бол яг тийм сурах бичгээр заасан зүйл байхгүй. Улс орон өөртөө таарсан хөгжлийн замаа л олох ёстой. Заавал ингэж хөгжих ёстой, тэгж хөгжих ёстой гэсэн байх. Улс орон болгоны кейс өөр юм чинь. Яг улс орон болгоны кейс өөр. Бидний зовлон тэд мэдгүй, тэдний зовлон бид мэдгүй. Энэ Монгол улстай л таарсан шийдэл. Үндэсний баялагын сангаа бид яг үндсэн хуулинд зааснараа энэ байгалийн хэвлэлдэх баялаг бол арт түмнийх. За та ухаан худлын ажлын хэсэгт байгаа юм байна шүү дээ. Одоо энэ үйл ажиллагаа процесс гэх юм уу те хаана яг ямар шатанда явж байгаа юм бэ? Маш өндөр хүлээлттэй байгаа шүү. Өндөр хүлээлттэй харин тийм. Бид бас нэлээл цаг тэмдэглэлээр авсан гэдгийг нь бараг шийдчихсэн биз дээ. Одоо тэгээ юу шийдэх дутуу вэ? Энэ ажлын хэсэг маань юу вэ гэхээр одоо өмнөх 2007 оны 27 дугаар тогтоолын биелэлт юм байна. Тэгэхээр энэ дээр одоо биелж ин зөвхөн ухаан удаг биш гэдгийг бас дахин давтаж хэлэхгүй бол энэ чинь 4 ордын асуудал яригддаг байхгүй юу? 5 толгой, оюутлогоо, асгад, цагаан сувраг. За бид хамгийн гол нь бас нөгөө санхүүгийн шинжээч стратегийн орд дотроо энэ дөрвийг олж авсан тийм. Тухайн 2007 оны тогтоол дээр яг тэгж заасан. Эргээд засгийн газар энийг судлаад одоо их хурл танилцуулаа гэдэг ийм утга агуулгатай тогтоолын. Бид энэ хаврын чуулгандаа ер нь дүнэлтэд гарах гэж одоо нэлээд цаг алдалгүй ажиллаж хичээсэн боловч яг нөө улсын хурлын гишүүд юу гэдэг ингээл дан ганц попрол чэйжнийхээ пангаар одоо хусаад ээж болохгүй шүү дээ. Тэгэхээр бид нар яг мэрэгжлийн шинжээчд авъя. За тэр дундаа одоо энэ хилцэж байгаа компанитай ашиг сонирхлын зөрчилгүй одоо өмнө нь тэнд ажиллаж байгаагүй ч юм уу те ийм одоо шинжиж хайх гэж бас нэлээд юм болж байна. За ингээд ажлын даалгавраа батлаад одоо энэ шинжээчдийн дүгнэлтийг бас үндэслээд бид нар энэ 7 хоногт бараг хаврын чуулган завсарлах цуулганы завсарлагаанаар ажлаа үргэлжлүүлээд намрын чуулгандаа багтаана гэсэн ийм одоо зорилттой байгаа. Гэхдээ өөртөө чинь бол санал нэг байна. Бид нар өөрсдөө ч хүлээлт өндөртэй байна, цаг алдмааргүй байна. Энэ чухал асуудлыг хэлцэх ёстой. Нилээд их ажлуудыг азар бас засгийн газар хийцэн байгаа. Засгийн газараас бол өмнөх засгийн газараас бол нэг 2 тохимол за зөвхөн тэр тохимол гэлтгүү одоо бас нилээд хайрцаг мэдээллүүдийг бидэрт бэлдэж өгөө. Тэн дээр бас мэдээллүүдийг өгсөн. Сая ерөнхий сайд оюун эрднийг огцруулахад та нэлээд өмөрчсэн л доо. Таныг ч нэлээ оюун эрдэнэ сайдтай ойр хүн гэдэг. Яг энэ ерөнхий сайд оюун эрдэнэд итгэл хүлээлгэх, за тэр гадаах чагсаал цуглааны стратегийн ордуудыг эзэмшдэг компаниудаас зохион байгуулж байгаа. Одоо энэ ухаан удгийн эздийг зохион байгуулж байгаа. Тодорхойлбол MCS группийг гэсэн ийм ярианууд явж байсан л та. Энэ дээр та ямар байр суурьтай байдаг вэ? За ер нь бол олон эрх ашигуд хөндөгдсөн байхыг үгүйсэхгүй. Үндэсний баялагын санг амьлуулахын тулд за зөвхөн тэр гэхгүй ер нь оюун эрдэнэ ерөнхий сайд бас шудраг ёсны төлөө нэлээд их зүтгэсэн. За олон хүнийч бас мэдээж дургуутслыг тэр дундаа хүргэсэн баг. Гэхдээ яг саяны явц бол тэгээд би бол яг ингэсэн тэгсэн гэж дүгнэхээс илүүгээр цаг хугацаа үнэн мөннийг харуулах баг. Тэгээд цаг хугацааны эрхэнд бид нар одоо юу үнэн байсан бэ гэдгийг илүү харах л гэж бодож байна. За би дараагийн асуултаа асуухаас өмнө та түрүү ярихдаа ер нь тооноор орж ирснээ хүлээн зөвшөөрдөг штэ. Би тооноор орж ирсэн гэд. Тэр видеоны агуулга дээр те хог түгээд би танд нэг өгч. За
хогт хүүгээд ер нь шатааж байгаа энэ юм асуудлуудтай тэмцэнэ гэсэн стратеги авлаа хэлцээд та улсын хурлын гишүүн болоод 1 жил өнгөрсөн байна. Энэ хогнуудтай тэмцэж чадсан уу? За яг одоо ингээ харахад би бол тэмцэж чадж байгаа гэж бодож байна. За чадсныгаа ууланд хийчих юм уу? За ер нь бол энэ дээр байна. Яаж чадж байгаа вэ? За би ингээ нэгээр ингэчихэд хийлээ. За энэ тендер гихч зүйл. Тухайн үед энэ реклам хийхэд би ер нь илүү их орон нутгтай холбож ярьсан. Яагаад гэвэл одоо намайг хамгийн их нөгөө харлуулах гэж ярьдаг ямар хулгай хийсэн биш. Тооноор орсон гэдэг зүйлийг ярьж байгаа. За энэ агуулга нь юу вэ гэхээр нөгөө хүн албан тушаалд хүрэхийн тулд яг л тэгэл одоо нэг хэдэн жил ингэж явж байгаад муугар хэлгээр нөгөө цүнх бариач юм уу те ингэж явах хэрэгтэй. Тэр дүрмийн дагуу яваагүй. Залуу хүн бол ингээд цүнх бариад явах хэрэгтэй л гэдэг ийм хандлага байхгүй. Яахаараа энэ залуу хүн ингээд дарга болчтой гэдэг ийм одоо хандлага байсан. Эргээд тэнд маш их өөрчлөлт хэрэгтэй байсан. Гэхдээ зөвхөн одоо Ховд аймаг гэлтгүй ер нь орон нутагт Улаанбаатар хотоос ингээд хол хүний одоо хараан дүртэд авахгүй олон болж бүтэхгүй зүйлсүүд явдаг. Тэнд байгаа орон нутгийн одоо удирдлага за ялангуяа юм дендер мендертэй холбоотой одоо энэ аудитуудыг харалтаа орон нутгт ямар их акт тавигдаж байна. Төрийн худалдаа авалттай холбоотой. Жижиг газар чи энэ тэрийгээ тань тэгэл ах トゥ амрагсаад ингээл явцдаг. Тэрийгээ ашиглаж давуу байдал үүсгэн одоо орон нутгийн сонгуулиуд гэж ер нь баг улсын их хурлаас илүү бохир болох гэдэг шүү дээ. Тийм болохоор яг өмнө нь аймгийн дарга багтаа би ялангуяа юм тендерийн хулгай гэх зүйлийг зогсоосон. Яг ил доод шударгаар энэ дээр анхаарсан. За ингээд улсын их хурлын гишүүн ямар тендер вэ? Ер нь системийг нь илүү зөв болгосон гэх юм. Нөгөө зарим нөхдүүд нь ингээд анханасаа төсөв дээр нөөрийн шахааныхаа төслүүдэд оруулчихдаг. Тэр нь тэр орон нутагт хэрэгтэй ч ажил юм уу, гүүрч юм уу мэдэгддэггүй. Ингээд юу гэдэг ингээд энэ хөшөө барина гэл ингээд ороод ирдэг. Тэгвэл би орон нутгийн төсвийн хуваарлтыг өөрийг нь бүгднийг иргэдийн саналаар болгосон. Бүх сумандаа очиж иргэдээс санал ав. Танаа суманд яг ямар ажил хэрэгтэй вэ? Манай сургуулийн дотор байрны дээвэр нэвдэрсэн одоо ус алдаад ингээ хүүхдүүд ийм амьдрах нөхцөлд ийм эрхэн зөрчигдөж байна ч юм уу те. Яг иргэдээс санал авахаар яг л нөгөө амьдралд хэрэгтэй саналууд гарч иж байгаа. Тэгэхээр би засаг даргын хувьд төсвөө оруулахдаа зөвхөн иргэдийн санал дээр үндэсэж юу гэдэг яг тэр төсвийг баталдаг нөгөө төлөөлөгч нар гэхээсээ илүүтэйгээр иргэдийн санал дээр үндэслэж энийг одоо системийн хувьд зөв шудраг болгосон гэх юм уу. Жижиг гэлтгүй аргаар энтэй тэмцсэн гэж бодож байгаа. За ер нь намайг одоо аймгийн даргаар ажиллаж явах үед тендерийн хэрүүл маргаа огцон буурсан. За улсын хурлын гишүүн болоод арай юу исэн бэ гэхээр сая намар нэлийн төсвийн маргаан болсон доо. За тэрэн дээр манай бүлэг одоо хуралдаад ямар одоо шийдвэр гаргасан бэ гэхээр энэ нэг тойргийн төсөв гэж ярьдаг юм болиулъя. Төсөв шатчих. Тойртол нэг соёлын төвийн төсөв барьж байгаа л тий. Тэр зүйлийг болиулъя гэдэг бүлгийн шийдвэрийг бид нар гаргасан. За тэрний төлөө би бас нэлээд их одоо дуу хоолойгоо хүргэж явсан гэх юм уу да. Тэрэнд одоо дургуйцсан ч манай намын олон хүмүүс байгаа. Гэхдээ мөн одоо энэ ажлыг хийж явж байгаа гэж. За хар утандаа хийчих юм уу? Хавууд тэгээд 4 жилийн дараа хар утаа дүүргээд дууссан юм шиг. За тэгээд энэ стратегийн орд дээр сая одоо жишээлбэл хоёлоо ухаадыг ярьж байна. За энэ ажлын хэсэгт ороод энэ дээр бас байр суурьаа илэрхийлээд ингээд тодорхой хэмжээнд ажиллаж явж байгаа. За энэ лиценз гэдэг зүйл дээр одоо манай халзан бүрэгтэй гэдэг нэлээд том хил авдаг. Та Ховд аймгийн иргэдээс оноо авахгүй халзан бүрэгтэй төслийг эсэргүүцээд байдаг юм уу? Уг нь одоо олон улсын хэмжээнд те геополитикийн төвшин газрын ховор элемент үнэтэй болж байгаа үед яг энэ цаг үеийг ашиглаад бид зөв ашиглаад те эдийн засгийн эргэлтэнд оруулах ёстой юм шүү гэж асуумаар. Наа ч юм болоод ингээ хөдөлсөн асуудал гэж байхгүй. Та бол ингээд газрын ховрын эрэг талаас нь ярьж байна. За сөрөг тал нь юу гэдэг вэ? Ямар эрсдэл дагуулдаг. Яг одоо нөгөө хариуцлагатай болуурхаа гэдэг шиг тухайн бүс газар нутагта бид сая урааныг ингээл 2 толгойтой тугал төрнөө гэл олон жил ингэж явуулахгүй явсаар байгаад одоо л сая юугээд гэрээгээ зурлаа штэ. Тэгэхээр халзан бүрэгтэй төсөл энийг би асуусанд баярлалаа. Халзан бүрэгтэй төсөл бол одоо Монгол улсад хамгийн урагштай яваа газрын ховор элементийн төсөл мөн. Газрын ховор гэдэг зүйл нь өөрөө ховор гэсэн үг биш шүү. Нэр нь л өөрөө тийм боловч энэ нь байгальд ховор гэсэн үг ш. Одоо агуулмж нь илүү багаар байдаг. Түүнийг боловсруулах гэж одоо
байгаль орчны сөрөг нөлөөлөлттэй байд юм а гэдэг одоо яг ийм олон улсын судалгаанууд байдаг. Улсын дэлхийн хэмжээнд одоо хамгийн их газрын ховор элементийг боловсруулаад зардаг улс бол манай урд төрш бүгд 8 дахьтад ард улс. За Баян-Овоо гэдэг орд бий. За Өвөр Монголд байдаг. За тэр ойр орчмын байгаль орчин яаж сүйдсэн талаар маш олон улсын байгууллагуудын судалгаанууд байдаг. Тэгэхээр бид юмыг зөвхөн нэг талаас нь биш олон талаас нь хармаар байгаа. Яагаад тэр хүмүүс эсэргүүцээд байгаа? За байгалийн баялагаас гарах өгөөж байгаа ч гэсэн тэгвэл эргээд тэр хар ус нуурын одоо сав газрын ойр орчимд тэр газар тариалан төгөл сөргөөр нөлөөлөх мөн эдийн засаг. За энэ газрын ховор мэдээж эрэг зүйлсүүд ордог юм байна. Гэхдээ зах зээл нь хэнд байдیں۔ Энд чинь зүгээр хувийн хөвшүүдийн хоорондоо юу гэдэг нь те одоо эзэмшээ зардаг бүтээгдэхүүн биш. Энэ дайны зэвсэгт ордог бүтээгдэхүүн. Технологийн гэж гоё ярьж байгаа ч гэсэн өөр зүйлсүүд ордог. Зөвхөн бараг төрийн зах зээлд байдаг. Бусад газруудад. Тэгэхээр энэ болгоныг бид нар эхлээ бодлогоо тодорхойлмоор байгаа. Улсын хурлын одоо байнгын орооны хурал дээр би асууж ирсэн л да. Бодлого нь юу юм бэ? Тэрнээс биш бид нар бодлогоо тодорхойлоогүй жиж туртаа газраа ингээд сэндэчлээд ухаад идэг дараа нь яана гэж сумааргүй байгаа байхгүй юу? Ер нь ингэж явсан ингээд бүхий хүчлэл хордуулнаа. Бүхий хүчлэл ерөөсөө тэр газар нутгийг ингээд тэр чигт нь хордуулнаа л гээд би ч одоо бас хордуулна гэдэг талаас нь асуугаад явж байгаа ш. Тэнгүүд технологи боловсруулах технологи нь өөрчлөгдсөн гэдэг ингээд эрдэмтэд нь ам тагилдаг штэ. Яг газрын ховор уран 2 өөр шүү. За сая улсын хурлаар баталсан ураны төсөл бол 2 орны засгийн газрын хоорондох төсөл. Монголын төрийн өмчт компани, Францын төрийн өмчт компани. За орон нутгад ямар өгөөж өгөх нь, за орон нутгийн хөгжлийн санд ямар их хөрөнгө мөнгө одоо дэмжлэгийн нэрх нь аймагтаа энэ бүгд тодорхой. Монгол улсын төрийн хувь одоо эзэмшил түүнийг амнаатаар оруулах энэ бүх тоон тодорхой. Хардсан бүрэгдэн орд бол 100% хувийн хвшлээ. За тэр дундаа бас хуулийн цорхон ашигласан гэж хэлж болно. Өнөөдөр хайгуулын лиценз, ашиглалтын лицензийг аль алиг нь давхар эзэмшдэг. Тэр хувийн хвшлийг бас буруутгаж болохгүй мэдээж ингээл төслөө явуулах гал үзэж байгаа. Гэхдээ нөгөө талаар тэр иргэдийн байр суурийг сонсох ёстой. Энэ газар нутагтай холбоотой эргээд би дахиж хэлэхэд энэ дээр би бол айгүй хатуу үзэл баримталтай байдаг хүн. Байгалийн баялагийг бид хэрхэн ашиглах вэ гэдэг бол Монгол улсын хөгжлийн одоо суурь асуудал. За цагаа баримтлаа шүү. За миний дараагийн асуулт. За та тооноор орж ирсэн өөрөө хүлээн зөвшөөрдөг. Тэгээ одоо видеогоор хүлээн зөвшөөрөд байдаг шүү дээ. Таныг улс төрд таны аав оруулсан уу? Оюун эрдэнэ ерөнхий сайд нь оруулсан уу? Оюун эрдэнэ ерөнхий сайд надад ерөнхий сайдын ажлын дарга болооч гэдэг юм ажлын санал тавьсан. Тэгээд тэр ажилд ирсэн. Тэгэл одоо улс төр тэгээд орсон гэх юм уу да. Гэхдээ энэ рекламн дээр бол ингээд тооноор орсон хэс хүмүүс энийг зүгээр мэдээж үгүй өөрөө тооноор орснээ хүлээн зөвшөөрөд байна гэж ойлгогдоод байдаг шүү дээ. Яг би агуулгыг нийлээд байхгүй. Тооноор орж ирнэ гэдэг чинь нөгөө хүн яаж улс төрд орох ёстой гэдэг ийм хөвшмөл ойлголтыг ивдэж байгаа байхгүй юу? Одоо бид энэ юу гэдэг тэгж бүх жигсаалтын гишүүдэд тооноор орсон гэх юм уу? Улс төр гэдгийг бид нар зөвхөн одоо ингээл нам тэдэн жил байж байгаа л ингээл бүх холбоогоор нь дамжиж байгаа л нөгөө цүнх барьж байгаа л ингээл улс төрийн албан тушаалд очт юм уу? Ийм ойлголтыг тэр хөвшмөл ойлголтыг нь эвтцсэн болов гэж би бодно. Би тэрэндээ бол одоо ихтгэл дүүрэн тийм ээ би хөвшмөл ойлголтыг эвтсэн. Би Дэлхийн банк те одоо нүүбийн харьяа гэх юм уу Green Climate Fund, ногоон уур амьсгалын өөрчлөлтийн сан, Asia Infrastructure Investment Bank ингээл олон улсын банкудад ажиллаж байгаа. Миний одоо сурсан сургууль, эзэмшсэн мэрэгжил одоо ажлын туршлагыг үнэлээд Монгол улсын ерөнхий сайд Лувсан намсрын оюун эрдэнэ тухайн үедээ надад ирж ажилласаа гэсэн ажлын санал тавьсан. Тэр саналыг би хүлээн зөвшөөрч одоо хүлээж авч ингээд ирээд их орныхоо төлөө ажиллал явж байгаа ийм л зүйл. Сая ерөнхий сайд асан оюун эрдэнэд итгэл хүлээлгэх үеэр одоо чуулган дээр те улсын хурлын гишүүдийн коноп үнд хүрдэгэ гэсэн асуудал яригдаж эхэлсэн л те. Үнэхээр тэгэж та нарын конопонд мөнгө санал болгох юм уу? Үгүй. Тэр үгэндээ Лодо самбуу гэсэн уучлалт гуйсан шүү дээ. Тэгээд би ингээд сургаар ер нь бол баг худлаа ирсэн юм аа гэдгээ хүлээн зөвшөөрч гişүү болсон шүү дээ. Лодо самбуу гişүүнээс гадна бас өөр манай нэвтрүүлэгт орж исэн гişүүн ч бас хэлжсэн л та. Ер нь үнд хүрдэг юм шиг байна гэж. Тань санал болгосон юм байхгүй юу? Ямар юм бэ? Тийм сони ёс зүггүй одоо ёс бус юм ярих нь ч утгагүй гэж бодож байгаа би. Тэгэж өөрөө өнөөдөр одоо жишээлбэл олон улсын парламентын өдөр. Тэгээ бид
хууль тогтоох дээд байгууллага парламентынхаа нэр хүндийг өөрсдөө тэгж утгагүй худал гүтгэлээр унгааж идэг тэр төрийн дархлааг үгүй болгох чийдэг одоо ямар сонирхолтой тийм хүмүүс байдсан болоо л гэж би бодож. За надад хоёрхан асуулт төлцсөн байна. Нэг нь таныг одоо аймгийн засаг дарга байсан хүний хувьд асуумаар байна л да. Саяхан энэ шүүмж бас л их олон хүмүүст хүрээд байсан. Өнгөрсөн 2024 онд гэхэд л одоо 300 орчим хүнийг шагнахын тулд 2.4 тэрбум төгрөгийг зарцуулсан. Аврах малчин, аврах сайлчин гэд. Үүнийг одоо олон нийт эсэргүүцээд ах шиг байна л да. Энэ зөв үү? Энэ их чухал асуулт байна. Магадгүй аймгийн дараагаар ажиллаагүй байсан бол өнөөдөр цэнгүүн гишүүнтэйгээ бас санал нийлээд энэ чинь нэг л бас харах өнцөг шүү дээ. Тэгж ярих байсан. Орон нутагт ажиллаж амьдэрсэн хүний хувьд бол би улсын авраг малчин гэдэг шагнал заавал байх ёстой гэж боддог. Энэ маш чухал шагнал байхгүй юу? Ер нь ямар ч улсын аврагын гэрт ороход тэр айл бол одоо хамгийн хөдөлмөрч байдаг. Нутаг усныхаа хамгийн нэр хүндтэй. Тэр нутаг усныхаа манлайлагчд байдаг байхгүй юу? Тэр айлаас үлгэр жишээ авч олон залуу малчид олон хүмүүсийг бас ингээд туслах малчтаас ахуулаад ажлын байраар ч гэсэн хангаж байгаа. Эдийн засгийн хувьд одоо тухайн орон нутгийнхаа бас эдийн засагч хувь нэмрээ оруулж байгаа ийм хүмүүс байхгүй. За зүгээр өнөөдрийн тэр эдийн засаг талаас нь ч юм уу энэ гэж ярихаасаа илүүтэйгээр миний хувьд хамгийн ач холбогдолтой зүйл нь үнэлж баршгүй өв соёлыг тээж явж байгаа хүмүүс. Яг нь тийм шагнал байх нь зөв. Мөнгө гаргаад одоо жилдээ 2.4 тэрбум гэдэж бас баггүй мөнгө үстэй. Мөнгө гаргаад шагнах нь зөв үү? Тэр яг ингээл бүх Монгол төрийн зардлыг нэг нэгээр нь яривал ярих юм зөндөө л байгаа. Би тэр мөнгө хэмжээ ч юм уу тэр юм дээр нэг ярмааргүй байна. Одоо сайхан аврагын гэр гээл авраг төрчтэй. Энэ бол бидний уламж л байхгүй. Монголчууд бид ингээ авраг болоод сайхан төрн гэр өгд юм а гэл яг л бодит юм ийм байхгүй юу. Тэрэн дээр бид тэр тийм том үнцнээ тэ бас зөвхөн ингээ мөнгөөр үнлээд бас хармааргүй байгаа. Ер нь бол Монгол малчин соёл үгүй бол ер нь бол Монгол соёл үгүй байхгүй. Энэ бидний аюул суур зүйл. Тэрийг хадгалахын төлөө, авч үлдэхийн төлөө бид бүх зүйлээр зарцуулах хэрэгтэй гэж би хувьдаа чи сэтгэлээсээ боддог. Тэгэхээр энэ парламентын дахиж хэлэхэд ингэж олон өнгө байгаад би баярлагдав. Бид нар асуудлууд дээр өөр өөр байр суурь илэрхийлж байна. Жишээлбэл энийг шүүмжиж байгаа хүмүүсийн бодит шүүмж. Нөгөө талаас нь би бол хамгаалж байгаа хүмүүсийнх нь нэг улсын авраг малчин гэдэг энэ шагнал байх ёстой. Энэ бол одоо бидний хувьд ийм соёл болцсон зүйл. Дээрээс нь ийм нутаг усныхаа манлайлагч болсон ийм хөдөлмөрч хүмүүсийг одоо бид урамшуулахад яагаад болохгүй гэж би бол тийм байр суурьтай. Гэхдээ бид ингээл өөр өөр байр сууриасаа хилэлцээд, мэтгэлцээд эн чинь л парламент шүү дээ, тэ. Тэрнээс биш юм болгоныг тийм эрэг суурийг энэ сайн, энэ муу, энэ зөв, энэ буруу гэж харж гэж талцах гэхээсээ илүү энэ бол одоо зөвшөлтслийн парламент байх ёстой л гэж би хардна. За сая засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүн томилогдох бүтэц бүрэлдэхүүн бий болох үеэр 30 гишүүд нийлээд гарын үсэг цуглуулад байсан л да. Одоо улирмааргүй байна. Шинэ сайдаар томилогдох ёстой гэд. Өөртөө сайд болох гээд байна уу, шантаажлаад байна уу гэсэн хардлага яваад байсан. Ер нь яагаад тийм гарын үсэг цуглуулсан бэ? За сая засгийн газар шинэ одоо бүтэц бүрэлдэхүүнээ одоо бүрдүүлж явах үед миний бие болон одоо бусад 29 гишүүнтэй хамтдаа 30 гишүүн нийлээд гарын үсэг зураад одоо ив нэгдэл тэгш оролцооны зарчмыг хангах одоо ийм шаардлагыг намынхаа удирдах зүйлд төрүүлсэн. За яг ингээд одоо шантааж гэж хардна гэж бодоод яг тухайн үед энэ бичгийг боловсруулж явахдаа хүрэхтэй ч би хэлжсэн. Хэрвээ Зандар шитрийн ерөнхий сайдын одоо албан тушаал санал болгол би сайд болохгүй гэдгээ одоо аль биесээр нийтэд зарласан. Өнөөдөр бүтэц бүрэлдэхүүн боловсрол энэ 30 хүн дундаас хэн сайд болоогүй. Зарчмын шаардлагуудыг тавьсан. Энэ залуу гишүүд гэж бас битгий хараарай. Жишээлбэл манай парламентын хамгийн ахмад гишүүн Иргэдэл Гуайн дунд байна. 3 удаа сонгогдсон гишүүд, 2 удаа сонгогдсон гишүүд чи, анх удаа сонгогдсон гишүүд чи. Энэ бол зүгээр зарчмын шаардлага дээр ив санааны нэгдэл гаргасан 30 гишүүн. Гэхдээ эндээс ер нь бид нар бие биендээ шаардлага тавьдаг байх ёстой шүү дээ. Бие биенээ сонсдог байх ёстой. Тэрнээс биш ингээл мэдээж бүтэц бүрэлдэхүүн бүрэлдэн тэр ингээл нэг зөвхөн хаалттай тэгэл нэг хэдэн ах нарын дунд цөөн хэдэн шийддэг зүйл бити байгаасай. Тэр зарчим нь тодорхой байгаасай. Өмнөх сайд нарын жишээлбэл ажлын үр дүнгийн яри ямар
шаардлага хангаад эдгээр хүмүүс сайдуулаад байгаа. За Ер жишээлбэл нь олон томилогдсон, олон сонгогдсон гишүүн сайдуулах хэрэгтэй юм уу? Одоо үнэхээр нэг юм ажил хийчихээрдээ гэсэн хүн туршлага одоо тий CV-г нь харж сайдуулах хэрэгтэй юм уу? Таны хувьд юу гэж боддог вэ? би бол цэвэр энэ мэрэгжил ур чадварыг нь л харах хэрэгтэй. А тэрний нэг хэсэг бол яхаа аргагүй олон сонгогдно гэдэг бол туршлага. Энэ бол мэдээж бүрдүүлдэг нэг хэсэг нь баг. А гэхдээ тэр эргэж зүйл байна, сөрөгч зүйл байна. Мэдээж ерөнхий сайдын хувьд бол өөрийнх нь бүрийн эрхийн асуудал ямар одоо засгийн газраа бүрдүүлэх нь гэхдээ хамгийн чадварлаг засгийн газрыг ямар ч Монгол улсын ерөнхий сайдын аль ч намын ерөнхий сайд хамгийн чадварлаг засгийн газраар бүрдүүлээсэ гэдэг бол бүх монголчуудын л хүсэл байна. За болсон. Нэг зургийг аваадах юм. За сонгуулийн үеэр бас нэг маргаантай юм таны талаарх янз бүрийн мэдээллүүд яваад байсан. Ер нь яг нь нэвтрүүлгээр ганц 2% хүний одоо хувийн асуулт асуудаг л да. Та хүүхэдтэй юу? Би хүүхэдгүй. Сонгуулийн тал. Харин сонгуулийн үеэр чинь таныг гадаад нөхөртэй гээд хүүхэдтэй нуудаг ухааны юм мэдээлэл гадар явсан шүү дээ. Тийм юм хийх эмхтэн хүн байхгүй бах уу. Гэхдээ одоо намайг хүүхэдтэй гэж харж бол мен сайхан ерөө сайхан Батбар болтгой л гэж одоо хүлээж авъя та. За баярлалаа. Манай нэвтрүүлэгт цаг гаргаж нэвтрүүлэгт нээлттэй ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Амжилт хүсье та бүхэнд. Та 10 сая төгрөг хүртэлх хэрэглээний зээлээ NetPay аппликейшнаар шийдвүлээрэй. NetPay-д боломж бий.